За түрүүний бичлэгээр 150 сая жилээс одоо хүртэлх их газар тэгүүдийн хэлбэр дүрс хэрхэн өөрчлөгдсөн талаар үзсэн бол энэ удаагийн бичлэгээр одоогоос эхлүүлээд одоогийн тектоник хавтангуудын хөдөлгөөний эрчим болон чиглэл өөрчлөгдөхгүй. Яг өнөөдрийн явж байгаагаар явах юм бол одоогоос 100 сая жилийн дараа хуурай газрын хэлбэр хэмжээ хэрхэн өөрчлөгдөх талаар мэдээлэл хүргэе. За орчин үе present-тэй тийм. За ингээд баг угаар бас гүйлгэж үжи. За 10 сая жилийн дараа гэхэд өнөөдрийнхоос хэр өөрчлөгдөх нь вэ? За Хойд Америк, Өмнөд Америкийн хоорондын зай багасах нь байна. За Евразийн их газар баруун тийшээ шилжиж байна. За Австрал 20 сая жилийн дараа Австрал нэлээд хоошоо явах нь. За энэ Африкийн их рифтийн хөндий гэж одоо бидний нөгөө том нуурууд байдаг. Энэ хөндийгээр бол бас ингээд Африк твээс салах. За энэ улаан тэнгис Суэцийн суугтай энэ хэсэг Арабын хог хэсэг бол бас Африк твээс нэлээд одоо зайтай салж эхлэх юм харагдаж байна 20 сая жилийн дараа. За 30 сая жилийн дараа нөгөө их рифтийн хөндий хагарал маань нэлээд томроод Африкаас салж байна. За энэ газар дундын тэнгис бол ерөнхийдөө яг одоогийн байгаа байдлаас маш их хэмжээнд жижигсэх. За улаан тэнгисийн тэр хэсэг бол нэлээд өргөсөх. За Арабын хог өмнөд хэсгээр энэ Африкта залгаатай автантай мөргөлдөх гэсэн ийм зүйлсүүд ажиглагдаж байна. За нөгөө Австрал төв маань бол ингээд хоошоо нүүсээр л байна. За одоо үед бол ингээд Австрал төв ихэнх хэсэг бол экватороос урагшаага байсан бол одоогоос за 50 сая жилийн дараа гэдээ аваад үзье. Австрал төв маань нэлээд хоошоо нүгээд Австрал төвийн баг голоор нь энэ юу орж ирж байна? Экваторын шугам орж ирж байна. Тэгэхээр Австрал төв бол нэлээд хоошоо ингээд нүүх маягтай болох нэ гэд. За юуг бас анхаарч харъя. Гренланд арлын одоогийн байрлал бол ийм байна. За ингээд 50 сая жилийн дараа бол Гренланд арал бүр хойд туйл дээр. За Хойд Америкийн их газараас нэлээд ийм аслагдсан хоошоо нүгээд хойд туйл руу ингээд очих. Ийм дүр зураг байна. За цааш нь ингээд нэг мөсөн одоо 100 сая жил гээд ингээд харах юм бол орчин үеийн хуурай газрын хэлбэр хэмжээ бол нэлээд их өөрчлөгдсөн байхаар харагдаж байна. За Австрал төв бол бүхлээрээ баг дэлхийн бөмбөрцгийн хойд хагас шилжиж очсон. За энэ Арабын хойг болон нөгөө их рифтийн хөндийн заагаар салсан энэ хуурай газрууд бол нийлээд за газрын дунд тэнгис бол энэ бүр байхгүй болсон байна. Африк бол хоошоо нүсээр аваад юун дээр Европ руу нийлчихсэн. За Хойд Америк ерөнхийдөө байранда за Өмнөд Америк бол нэлээд хоошоогоо бас нүүсэн. За одоо энэ Карибын тэнгис дэх томоохон арлууд бол нэлээд бөөгнөрсөн иймэрхүү байдал. За одоогийн байдаг нөгөө Панамын суу гэдэр бол аль үжи байхгүй болсон байх. За тэгээд энэ Антарктик буюу өмнөд туйлын их газар маань бол нэлээд хоошоогоо бас орж ирэх. За энэгээр багцаалдаа үзэхэд өмнөд өргөгийн 60 градусаас хоошоогоо гэхээр чинь одоо бараг 45 градус руу хойд зах нь ингээд орж ирэхээр ингэж харагдчихэ. За тэгэнгүүт эсрэгээрээ одоо энэ Евразийн их газар зүүн одоо бидний нэрлэлт санснаар бол зүүн Аз, зүүн өмнөд Аз бол эсрэгээрээ нэлээд урагшаага ингэж орж ирсэн байна. За Австралийн одоо баг байрандчих уу ингэж ирчихсэн. За манай Монгол дээр жишээлбэл өмнөх хичээл дээр дурдсанаар Амурын хавтан болон Евразийн хавтан хоёр ингэж хоорондоо салаад Монгол улсын маань зүүн хэсэг бол нэлээд одоо юу гэдгийг олон сая жилийн дараа бол одоогийн байрнаас ингээд салаад Монгол улсын нутаг дэвсгэр бол хоёр хуваагдах зүгээр хошгонч хэлэхэд Монгол улс бас далаад гарах ийм гарцтай болох ийм дүр зураг байгаа. Гэхдээ 100 сая жилийн дараа гэдэг юм уу те хүн төрөлхт яг өнөөдрийнх шиг дэлхий дээр оршин тогтнож ивэл
За яг одоогийнх шиг улсууд байгаад ингээ хил хязгаартай байх юм бол манай улс одоо олон сая жилийн дараа гарцтай болох юм үе таалга нэгдэх нэ гэж хэлж болох нэ.